Ирээдүйн соёл урлагийн салбарт хүчээ үзэх гэсэн тэр дундаа тайз дэлгэцийн уран бүтээлч болохыг хүсэж байгаа хүүхэд залуучууд анхаарлаа нааш нь хандуулна. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн 2026 элсэлтийн шалгалт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 2026 оны 6 сарын 29-ноос 7 сарын 2-нд элсэлтийн шалгалт маань эхэлнэ. Соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургууль Монгол улстай цорын ганц тайз дэлгэцийн зураачийг бэлтгэж төгсгдөг билээ. Үүнийхээ дагуу тайз дэлгэцийн зураг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Элсэлтийн шалгалтанд 1-р шатанд хар зураг, уран зураг, бие дааж хийсэн өөрийн бүтээл ажлууд. Элсэлтийн ерөнхий оноо түүх, нийгэм судал, англи хэлээр 450, шалгалтын 490 оноо хамрагдаж тооцогдох болно. Тайз дэлгэцийн зураг хөтөлбөрийг эзэмссэн оюутнууд маань ажлын байранд ерөнхий зураач, тайз дэлгэцийн зураачийн 4-р курсын оюутан бүрэлдэхүүн байранд театрын зураач, киноны зураач, хувцас чимэглэлийн зураач, телевизийн зураач, зургийн багш, видео болон анимашны зураач, олон нийтийн арга хэмжээнд тайз чимэглэлийн зураач. Ингээд соёл урлагийн их сургуулийг зарим ирж элсэлтийн шалгалтанд орох хүүхэд залуучууд та бүхэнтэй амжилт хүсье. Соёл урлагийн их сургууль та бүхнийг элсэн суралцахыг урьж байна.